За баярлалаа. Энэ Банк орны дүгнэлт хууль зөрчиж орж ирж байгаа юм. Би зөвхөн хууль битгий зөрчөөч л гээл хүсэж байгаа юм л да. Лүмдээ жанцсан гişүн ойлгоол ах шиг. Гэхдээ бүтэн хэлэхгүй нэг нам болохоор яах юм тийг хайчих шиг боллоо. Хоёр л гарц байгаа шүү дээ. Энэ бол батлагдсан хууль мөн шүү дээ. Батлагдсан хууль бол хүчингү болох ёстой. Хүчингү болохын тулд засгийн газар энэ хуулиудыг шинээр санаачилж өгөхөөр өргөн барих ёстой байхгүй. Нэгдэх процесс энэ төр. Хоёрт нь нэг зүйл үнэхээр урд нь байгаагүй ийм инцидент үүсэж байгаа бол бид нар өнөөдөр дэгийн хуулиар санаачлаад дэгийн хуулинд өөрчлөлт оруулах ёстой шүү дээ. Би өнөөдөр мөрдөгдөж байгаа үндсэн хууль, бусад дагалдах хуулийн хүрээнд л энийг ярих ёстой гэж ойлгоод байгаа байхгүй. Тиймээс наач хууль зөрчөөд байна гэж. Хууль зөрчгөд бол олон зөөн өгч байхгүй шүү дээ. Хуулийг одоо хаанд үгэнцэйг тэр газараа очивол асуудал үүснэ шүү дээ. Энийг яагаад өнөөдөр хинч ярихгүй байгаа юм бэ гэж би асуугаад байгаа. Би зөвхөн нэг юм л мэдэрч байгаа. Өнөөдөр бид нэр танаа манаа хариуцлагатай хариуцлахгүй байх ярьлаа. Ардын нам цөөнх байхдаа анганаасаа энэ хуулийг эсэргүүцсэн шүү дээ зохион байгуулалтаагаар. Ирсэн бүрдээгүй учраас манай хэд коноф дараал ардын намынхан гараал явсан. Тэгэл хичнээн цуглуулах гал тухайн үеийн хурлын дарга дийлээгүй. Энийг юус анханасаа батлуулахгүй байх сонирхол байсан. Тэр сонирхлоо одоо таанд гүйцэтгүүлэх юм байгаа үстэй. Түүнээс манайхныг одоо янз янзаар хэлээд хэрэггүй л. Манай Нямка дарга их л гоё зүүрэл хэллээ. Тийм манай хэд ингээд хөөрхийн энийгээ хуулийг батлуулахын эрс зөрөхгүй учраас байгаа хэдэн шахаж гүйжрэж байгаа л энэ хуулийг батлуулахын төлөө хугацаанд нь батлуулахын төлөө бүгдээрээ зүтгэсэн шүү дээ. Ардын намынхан нэг ч хүн коноп дараагүй энэ дээр. Орж ирээчгүй энэ танд. Тэр говийн зэрэглэгээр ярих юм бол нэмүү кино механикч киногоо үзүүлэх гэдээсэн. Харамсалтай тэр кино үзэгчгүй байсан. Яагаад үзэгчнэр нь үзээгүй юм гэхээр энэ хүний эрхчлэлийн тухай кино байсан байхгүй. Би адилхан л зүрх хэлье та надад. Тиймээс одоо урагшаа гарахын тулд би арднаас даргаыг хэлж байна. Инх бол даргач хэлж байна. Хууль битэж хүрч. Хүчээр бит юм хий. Би хоёр гаргалгаа гэж хэлж өглөө шүү энэ дээр. Хэрвээ энийг зөрчөөд өнөөдөр ингээд хүчээр коноп дараад явах юм бол энэ асуудал үүснэ шүү гэдгийг би бас хэлчихье гэж бодож байна. За баярлалаа.